Тэгсээ жижиглэн бодлого програм дээр бараа үүсгэх нь норматив олгооны мэдээлэл хэсэгт параметр гэсэн талбар байгаа. Эндээс grid буюу үүсгэх төвчийг дарна. Үүний дараа бидэнд зайлшгүй бүглэж өгөх шаардлагатай жагсаалтууд доороо улаан зураастайгаар харагдаж байна. Хэрвээ та маусаа удаан байршил хамгаалалтанд яг ямар учиртай талбарууд бүглэх талаар тайлбарууд гарч ирнэ. Эндээс жишээ болгоод бараа 1 гэсэн бараа үүсгэж үзье. Энэ талбарт барааны артикулыг харуулна. Энэ барааны хэвлэгдэх нэрийг харуулах талбар. Код гэдэг нь бол нэгсээс цаас нь бичил хийгдэх код байгаа. Нүүдийн хувь хэмжээ. Хэрвээ энэ бараанд нүүд ордог бол нүүдийн хувь хэмжээг зааж өгнө. Эсвэл нүүдгүй гэсэн сонголтыг тавьж өгч болно. Бараа материалын төрөл гэсэн талбар байгаа. Энд бол олон брэндүүд эсвэл ямар олон төрлүүдээр багтаах ёстой вэ гэсэн талбаруудын жагсаалт нь харагдана. Эндээс юм гэдгийг сонгож өгье. Эндээс брэндээр гэсэн тусдаа сонголтууд байна. Энэ улаанаар бүглэх доогуур зураастай талбарыг бүглэх зайлшгүй шаардлагатай. Барааныхаа хэмжих нэрмжийг энд оруулна. За бараа маань ширхгээр зарагддаг байлаа гэх юм бол ширхэг гэдэг хэмжих нэржийг тавьж өгнө. Эндээс барааны талаарх дэлгэнгүй тайлбарлалыг бичиж өгнө. Энд жинг оруулах боломжтой. Энэ талбарт барааны зургийг оруулж болно. Үүний тулд зураг нэмэх төвчийг дарснаар энэ барааныхаа зургийг байршуулж байна. Эндээс хадгалах гэсэн төвчийг дарснаар шинээр бараа үүслэе.